Гадаад амьдардаг миний хувьд төсөн өсөж олсон хэдэн бот өргөө яаж Монгол руугаа явуулах вэ гэдэг их том асуулт болдог. Нэг бол тэнгэр тусан өндөр шингэлтэй эсвэл гүйлгийн хэд удаан хугацаа шаардна, заримдаа бүр баталгаагүй хүмүүст мөнгө алдна. Тэгвэл Sendly аппликейшнийг сонгосноос хойш миний бүх асуудлууд шийдэгдсэн. Sendly аппликейшн Америк, Австрали, Европоос маш бага шингэлтэйгээр ердөө 10 минутанд үгийг болгож түүнээс асуулт гараад байгаа болох зүйл. Монгол хүмүүс хэлэх онлайн хэлбэрээр сайн нэг баталгаа. Хүний хэлбэр хэлбэр Sendly аппликейшн авах чинь үнийг хэлбэр ихтэй хүмүүс чинь очиж Sendly аюул яаж явах вэ? Sendly аппликейшн авах Welcome guys. Тэгэхээр та нар санаж байгаах өнгөрсөн бичлэг дээр Монголын хамгийн аимшиг 10 киноны талаар ярилцсан. Тэгээд хамгийн хачирхалтай зүйл нь юу вэ гэхээр хэдүүлээ энэ бичлэгийг хийж хахад нэгдүгээр байранд орсон. Монголын хамгийн аимшиг кино интернет дээрээс бүр уул мөргөө устгацсан талаар хэдүүлээ харсан. Байхгүй. Интернет байхгүй. Девайсанд хүрэх зам гэж хайхлаар дандаа мессенжерийн тоглосон. Сүүлийн девайсанд хүрэх зам гарч ирж байна. Аимшигын биш девайсанд хүрэх зам гарч ирж байна. Нэр үнэ юм шиг интернет дээр байхгүй. Ямар сони. Бүр дээр үеийн кинонууд байх чи яагаад юм байдгүй лээ. Энэ бол маш сонирхолтой. Ямар ч линк байхгүй. Ямар ч сайтн дээр байхгүй. Ер нь интернет огшноос бүр ингээд устгах бүр юу ч байхгүй зөө. Тэгээ тэрнээс хойш интернет дээр бол хүмүүс хайж эхэлцгээсэн. Зарим хүмүүс бүр энэ деважингаас амьдрт хүрэх зам киноны CD-г байвал худалдаж авъя. Ямар нэг линк үтсэн хүмүүс ямар нэгэн зүгээр хуулбар нь ч хамаагүй байвал худалдаж авъя. Сайт дөрөв вэ нүү 5 сая төгрөг вэ нүү хамаагүй. Мань мөнгийг ав худалдаж авъя гэсэн чинь ямар ч хүн олдоогүй. Тэгээ тийм учраас бидэрт олж байгаа ганц боломж нь юу вэ гэхээр шүү дээ. Энэ киноны талаар мэдэх ганц боломж нь юу вэ гэхээр үтсэн хүмүүсээр яриулах. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр сүүлийн үед бусад контент бүтээгч нар энэ киноны талаар одоо үтсэн сэтгэлээ интернетээс олж хүмүүсээс асууж тавьсан байгаа. Тэгээд өнөөдөр хэдүүлээ маш дорчхон 2 бичлэгийг үүсгэх болно. Үйл явдлыг хэдүүлээ харцгаая. Ер нь юуны талаар гарсан болоо Деважингаас амьдрал хүрэх зам киног ингээд уус даяараа ингээд бүр ингээд зүгээр л арчаад хайчваа гэдэг бол үнэхээр том асуулт. Маш сонирхолтой асуулт болж хуурсан. Одоо хэдүүлээ хариултыг олцгоо. Энд дээр нэг шууд хэдүүлээ гол сэдвүүд орж байна. Хүмүүс бол юу хэлсэн бэ гэхээр дийлэх нь магадгүй энэ хилмигтэлтийн үеийн түүхийг харуулсан учраас одоо юу гэдэг арт түмнээс нуух зорилгоор гэдэг ч юм уу те. Энэ киног ингээд ерөнхийдөө интернет дээрээс арчсан гэсэн мэдээлүүд байсан. Миний хувьд бол тэрийг магадлал өндөртэй гэж бодож байгаа. Яг л ямар нэгэн кино бүтэн кино интернетээс устгах нь гэдэг бол нэлээд том шалтгаан байх хэрэгтэй. Тэгээд улс төрийн шалтгаан гэдэг бол тэр шалтгаан дунд бол мэдээж орно. Гэтэ бидэрт бол тэр улс төрийн шалтгаан хамаагүй тийм үү. Бидний хамгийн гол зорилго бол үннийг олох. Үнэн хаашаа чиглэж байна вэ гэдгийг олох. Нэг чулуу аваад санаандгүй шидэж өрхдөг. Айл гэртэж тоглоно. Насанд хүрсэн хүмүүс айл гэртэж тоглолт юм уу? Тухайн үед тоглолдог байсан болов. Та төсөөлдөө болцсноо. Хойл айл гэртэж тоглох. Яг го тухайн үеийн Netflix нь байсан байж болох юм тийм үү? 1920-30-аад онд. Сонирхолтой л юм. Юу ч харагдахгүй байгаа юм бэ? Хөөрхийн те? Хөөрхий. Эхнэрийнх нь Мимлиски. Ийхүү кино маань 1999 онд хийгдэж байсан. Монголын 2 дахь эсвэл магадгүй хамгийн анхны аимшигын кино гэж хэлж болно. 99 он. Окей, бас тийм дээр үед хийгдэг юм байна. Сонирхолтой бас нэг зүйл хэлэхэд ийхүү киног интернет орчин гээд эсвэл ер нь хаанаас ч хагаад олж үзэх боломжгүй. Архиваас хэлсийн устгаж интернет сайтууд тавигдсан бүх бичлэг дүрс гээд бүх зүйлийг устгаж хайсан. Яагаад гэдгийг би сайн мэдэхгүй ч ямар нэгэн учиртай л байх. Киног ярьж өгөхөд нэх амар биш санагдаж байгаа хэдий ч үзсэн хүмүүсээс асуухад энэ бол Монголын хамгийн аимшигын кино гэж хэлдэг. Тэгээ та нар хүсэх юм бол бүр хилмигтлийн талаар юу бичлэг яг үннийг гаргуул яасан юм? Хүмүүс яг яагаад хүмүүс хилмигтлийн үеийг үйл явдлыг юу нуух гэж оролдоод байна? Бидрээс яагаад үннийг нуух гэж оролдоод байна? Хинч бидрээс үннийг нууж орлож чадахгүй шүү. Ямар ч төр, ямар ч том албан тушаалтан хинч. Тэгээ кино бол нэлээд сонирхолтой сонсогдож байна. Бас их гоё дайггүй ярьсан байна. Personal life song-ийнхаа. За. Одоо бүр маш хураан гоцоо. Ердөө ганц минут гэж сууг байт юм билэ.
Монголын ерөөдөө зүгээр ганц минутанд л юмыг зүгээр хүүрэндэх. Диважингаас амжилт хүрэх зам киноны тухай. Окей? Окей. Диважингаас амжилт хүрэх зам. Уг киноны хэлмэгдүүлэлт үед болсон ба гаж тэмээх залуу хэлмэгдэн шоронд руу очиж явж байхдаа орон зүгтдэг. Бид хамгийн дараа гаж хэлмэгдэн шоронд явж 18 жилийн дараа шорондоос гарч ирээд. Шоронд руу яваад бүр 18 жилийн дараа гарч ирд юм шүү дээ. Тэр охин төрсэн байх ба охин нь гүйжрэн гад дэврэхэд тэр охин нь дүрмаа байдаг. Йоо тэгэл зүг юм байна. Цогц нөхөр зүг юм. Яг 18. Яаж яхад 18 жил яг шоронд ордог ч юу дээ те. Тэр нөгөө дүүрийн маань 18-тай байсан. Тэгээ 18 жилийн дараа гарч ирэхээр яг дүүрийн маш шиг байгаа шүү дээ. Аимшигтай. Дүүрийн магтснээс сисима сэгсгэр үстэй дайрима. Сэгсгэр үстэй дүүрима. Сэгсгэр үстэй дайрима. Юу гэдүүлээ дүүрийн маг дүүлүү дайрима гэдэг. Сисима сэгсгэр үстэй. Тэр ч яаж вэ аимшиг юм байсан юм шүү хөөе. Сэгсгэр үстэй дайрима. Энэ л үннийг нуугаад байгаа штэ гарууд Монголд хийх хэлмэгдүүлэлт. Монголд өрнөсөн ихэмтэл 1922 онд эхлэн 37 онд дээцэгтэй хүрч 39 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэлт байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээднүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байх бөгөөд ихтэй 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-аас 13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 лам нар байв. Тухайн үед ирэх барьж байсан Монгол ардын нам ойлгочлоо. Яагаад хэлмэгдүүллийн талаар хүмүүсийг битгий мэдээсэ гэд өнөөдрийн засгийн газар хүмүүсээс нуух гадаагаа ойлгочлоо. Ардын намын нэрээ цэвэрлэх юу юм бах та? Юу амир юм. Би өөрийгөө юутай батгалдаа байна. Намайг яаж болохгүй шүү. Окей. Би бол булчинтай залуу. Окей. Тухайн үед ирэх барьж байсан Монгол ардын нам үүнд хувьсгал нам бас багтана. Төв удирдлага нь Чобалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд Сталины шахалтан дор олон 10,000 гимгүү монголчуудыг бөөнөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн юм аа. Oh my god. Бид ямар заван ертөнцид амьдраад байгааг та нар зүгээр харж байна уу? Ямар тийм нэг ялзарсан тийм нэг oh my god. Монголын нийгэм тэр чигтээ баг ингээд та нарын толгоог угаах тийм нэг жүжиг болж хуурсан юм шиг харагдаж байгааз юм шиг ч байх. Юу н баг тийм болж таарж байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйл хит их эрх мэдэлтэй болоод эхлэхээр үннийг хүртлэхгүй байлдаг. Хэлмэгдүүлэлт гэж байхгүй хүүхдүүдээ юу хэлмэгдүүлэлт юу ч болоогүй штэ 20-30 онд аль тэрний талаар кино байвал устгахчих. Дуу байвал устгахчих. Зүгээр надад итэх, агаадаа итэх. Мэ 100,000 төгрөг сонгуулаа өх надад өгч. Мэ 50,000 төгрөг мэ. Тэгээд ингээ баг хоолоод архи авч уугаа тэгээд зүгээр мөрөөрөө амьдар заяа. Би бүгдийг ингээ зүгээр надад итэх. Гарж ийнү guys. Энэ бол аимшигтай. Энэ бол аимшигтай зүйл. Энийний эсрэг бид нар тэмцэх хэрэгтэй. Энэ бол арсар том гинт хэрэг. 40,000-аас 100,000 хүнийг хөнөөнө гэдэг бол энэ бол Монголын ард түмэн энийг мартаж болохгүй. Нэгдүгээрт нэг зүйл юм. Яагаад гэвэл ямар ч улс төрийн нөлөөнүүдийг хасаад энэ бол үнэн гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Үнэн та нар өвөө эмээгээс асуу. Та нарын өвөө эмээ дунд чинь бараг хэлмэгдүүлж амиа алдсан хүмүүс байгаа. За асуу. Үннийг биднээс хинч нууж чадахгүй гэдэг. Ямар ч нам, ямар ч эрх мэдэлтэй хүн хинч нууж чадахгүй гэдгийг өөрсдөд нь ойлгуулах хэрэгтэй. Окей? Харин бүр дураг өөрчлөлөө. Монголын үндэсний эрх ашгийг ба тусгаар тохиолдлыг хамгаалсан зохиолч Эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Үүний нэг нь Диважингаас амьдралд хүрэх зам кино байлаа. Энэ хэлмэгдүүлэлтээр тэр үеийн Монголын сэхээднүүд баримтлагдаж, шийтгэгдэж, олонхон цаазар ахуулсан байдаг. Мөн Монгол дахь шарын шашны 700 гаруй сүм хийд коммунист хэрэглийн золиос болж сүйтэгдэж, сүм хийдээс Оросуудын тонсон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёрд сулууд зөвлөлт холбоод улсад ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болохоор Санкт-Петербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэцэн гэж байна. Аимшигтай. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл нь 33 онд гарсан Лхүмбийн хэрэг байсан юм аа гэж байна. Үүгээр эхэлсэн юм байна. Лхүмбийн хэрэг гэдэг нь зөвлөлт холбоод улсын талын Монголыг
зөвлөгчүүлэх зорилгоор үүнийг эсрүүцж байсан Монголын удирдагч нар болон бусад боловсрол мэдлэг бүхий монголчуудыг зохион байгуулалтаар хормолон устгасан хилмигдүүлэлтийг эхлэл болсон улс төрийн хилмигдүүлэлтийн хэрэг юм а гэж байгаа байхгүй юу? Та зүгээр юу болоод байгааг харж гинүү guys. Энэ бол маш сериосны зүйл. Энэ бол аимшигтай зүйл. Харж гинүү. Боловсрол мэдлэг бүхий монголчуудыг тухайн үед хормолон устгасан байгаа байхгүй юу? Зохион байгуулалтаар. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ тийм үү? Хүмүүс боловсралтай, мэдлэгтэй, хүчтэй байх тусмаа удирдах байгаа хүмүүст ашиггүй байхгүй юу? Яа тэгвэл хүмүүс тэнэг тусмаа амархан удирдагддаг байхгүй юу? Хүмүүс тэнэг тусмаа өөртөө нь ямар ч туршилт хийж исэн, өөртийг нь яаж ч амьдруулсан чимээг үнэ шиг үхэр шиг хараад суудаг байхгүй юу? Тийм учраас энийг вэ штэ. Оросууд тэнэг хүмүүс биш штэ. Зөвлөлтийнхэн тэнэг хүмүүс биш штэ. Тухайн үед зөвлөлт холбоод улс чинь дэлхийн том ус байгаа штэ. Америкт ганц өөрчлөлтөд бүр халалцдаг ганц улс. Тийм учраас яах вэ? Монголыг удирдахын тулд яах вэ? Эхлээд Монголыг ухаантай хүмүүсээс нь холдуулчих юм. Ухаантай мэдлэгтэй монголчуудыг нь зайлуулчих юм бол удирдахад амар болно. Тэр жоохон мунхаг толгойтой удирдагч тэрний жоохон амархан сүнсээ зарах хүмүүсийг нь байлгачи мөнгөөр. Ухаантай тэ өөрсдийн гэсэн юмыг олон талаас нь боддог сэрэг толгойтой монголчуудыг устгах юм бол удирдахад амархан болгоно. Энэ бол аимшигтай зүйл guys. Энэ бол аимшигтай зүйл. Та нар ямар том матрикс амьдарч ирснээ одоо харж гинөө. Тэгээ зөвхөн юу гэдэг нь тухайн үед бид нар 1920-30 оны талаар яриаг. Өнөөдрийн улс төр, өнөөдрийн нийгэм, өнөөдрийн нам, Монгол ардын нам яг л би нэг улс төртэй бичлэгүүдэд нэг холбоомоор байна. Гэтэ ер нь бол бид нар ингээд Монгол ардын нам гэхлээр цаана коммунист засаглал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Коммунизм гэж юу вэ гэдгийг хэдүүлээ маш зэгцтэй ойлгох хэрэгтэй. Коммунизм гэхлээр арт түмэн дээр одоо хийх удирдлагыг эрх мэдэлтэй цөөхөн хүмүүс гартаа авна гэсэн үг байхгүй юу? Одоо тухайн үеийн зөвлөлт холбоод улс байна. Хэдэн сая хүмүүс өсгөлнгөөс олж нэрвдлээ. Яг л одоо тухайн үед 30-аас 33 оны хооронд 3 жилийн дотор байна штэ. Украин, Кавказ орон, Казахстан, Урал, Сибирь 5.7-оос 8.7 сая хүн нас барсан байгаа байхгүй юу? Хүмүүс бол энэ үннийг, түүхэн үннийг та нараас нууж, та нарын тархийг эргүүлж, матриксандаа ингэж багтааж жихэхийн тулд энэ бүхнийг нуусаар ирсэн. За. Guys. Харж байгаах та нар ямар нэгэн уулзад цөөх хүмүүс хит өндөр хүч нөлөөтэй болоод ирэхээр арт түмний өсөх үг нь бол нэг чухал биш гэдэг нь бол одоо энэ зөвлөлт холбоот улсын түүхээр бол бид нар ингээд харж байна. Тэгэд энэ бичлэгийн гол зорилго болох хэдүүлээ тэрхүү диважингаас амьдралд хүрэх зам кино яах гэж хүмүүсээс нуух гад байсны учрыг нь бол одоо хэдүүлээ ингээд харлаа үнэн рүү хэдүүлээ нэг алхам ойрт чадлаа. Тэгээ та зүгээр л боддоо. Энэ бол зүгээр л нэг киноны ихэнх хэсгийн нэг жижигхэн хэсгийн л түүхэн үйл явцыг харуулснаас болж интернетээс яаж Монгол улсын газар нутаг дээрээс тэр кино бүр ингээд хүмүүс мөнгө амсаж олдохгүй байх гэж боддоо. Тийм аимшигтай. Тэгэхэд яг жинхэнэ түүхэн баримтуудыг яаж нуух нь бол ойлгомжтой тийм үү? Би энийг матрикс гэдэг байхгүй. Ийм учраас бидний энэ ялангуяа Монголд байгаа залууч тийм матриксцсан ийм нэг та нарын тархийг ингээд нэг яах юм заваа юм дотор та нар амьдраад байгаа байхгүй юу? Үүний эсрэг яах вэ? Тэмцэх хэрэгтэй. Тэмцхийн тулд яах вэ? Өөртөө ухаалаг, өөртөө хүчтэй байх хэрэгтэй. Харж байгаас та нар 20-30-аад онд бол гарууд ухаандаа монголчуудыг алдсан. Зүгээр шууд хэлэхэд ухаандаа монголчуудын түүгээл алдсан. Мэдээлэл харилцаа холбоо дэлхийн одоо юу гэдэг үст бодлоо илэрхийлэх эрх чөлөө хөгжсөн байгаа учраас өнөөдөр учиргүй наадуул чинь алж чадахгүй хүмүүсийг. Тэгэхээр яах вэ? Мэдээллийн нуу, хүмүүсийн тархийн нуугаа, нөгөө дараагийн нөгөө заваа юмнууд, нөгөө сошиал дээр хуурамч аккаунт үүсгээд ингээд сонгуул Монгол энэ заваа юмд хэдүүлээ өрсцсөн. Дахиж өртөхгүй байхын тулд өөртөө хүчтэй ухаалаг байх хэрэгтэй. Сэрцгээ guys.